За өнөөдрийн бичлэг дээр бүр яг шууд амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой. За мөн бүр амьдралдаа зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай зүйлийг танилцуулах болно. Энэ юу вэ гэхээр хүний гаднах дүрийн цаана нуугдах жинхэнэ мөн чанарыг таних боломжтой 7 шалгуурын талаар бичсэн байгаа. Тэгэхээр бид нар угаасаа бүгдээрээ мэдэн штэ тий бидний уулзж байгаа хүн болгон биднэрт адилхан нөлөө үзүүлдэг. Зарим нь эерэг нөлөө үзүүлдэг, зарим нь сөрөг нөлөө үзүүлдэг. Гэхдээ одоо яг өнөөдөр уулзж байгаа хүн маань урт хугацаанд үнэхээр надад эерэг нөлөө үзүүлэх хүн үү, сөрөг нөлөө үзүүлэх хүн үү гэдгийг тааж хэл амаргүй байдаг. За дээрэс нь нөгөө талаараа бас би өөрөө бусад хүмүүст одоо эерэг нөлөө үзүүлдэг хүн үү, сөрөг нөлөө үзүүлдэг хүн үү гэдгээ ч гэсэн өөрөө ингэж хөндлөнгөөс харах тийм амар биш байдаг шүү дээ, тий. Тийм учраас өнөөдрийн бичлэг дээр ярих энэ 7 шалгуураар та урт хугацаанд одоо миний нөхөрлөх хүн мөн үү, бизнес хамтрагч маань мөн үү гэдгийг шийдвэрлэх боломжтой. За шууд номынхон гал санаалаа оръё. Хүнийг таних, шинжих 7 шалгуур нь хизээж оройтхгүй номын 6 дугаар бүлэг дээр гардаг байгаа. За 1-р шалгуур нь бол үг биш үйлдэлийг нь харах ёстой байдаг гинэ. Яг гэвэл гой сайхан үгийг ч юм уу, муухай үгийг ч юм уу хүн хинч хэлж чадна. Гэхдээ яг хүний бодит зан чанар гэдэг бол үгэнд биш үйлдэл шингэсэн байдаг гинэ. Тэг ингээ богинохоо сургамжит өгүүлэг бичсэн байгаа. Тэр нь болохоор нэг ойд ийм хөгшин арслан байна гинэ. Тэр хөгшин арслан хөгшөрсөн учраас бие нь муудаад гадаагаас нөгөө ан хийж чадхаа болцсон. Тэнгүүтээ ой амтдаа ингээ зар тараасан байгаа. Миний ингээд хөгшин арслан хаан миний бие ингээд одоо хүч тэнхээгүй боллоо. Тэгэхээр та нар надад сүүлчийн удаа ирж надад хүндэтгэл үзүүлээ гэд ингээд зар тараасан байгаа. Тэгсэн чинь нөгөө ой амьтад нь хүээ манаа муу хөгшин арслан өвдцэн байж тээ гэд нөгөө хөгшин арслан хааныгаа өрөвдөөд тэр агуулуу нь очиж арслангаа иргсэн юм аа л да. Тэгсэн чинь тэр ой амьтад дундаас нэг сэргэлэн үнэг нь нэг зүйлийг ажигласан байгаа. Тэр нь юу вэ гэхээр агуудлуу арслангийн байгаа агууруу нь амьтдын орсон мөр байгаад идэг. Гэхдээ гарч ирсэн мөр огт байгаагүй гинэ. Тэгвэл нөгөө үнэгчин ажиглаад энэ арслан биднийг хуураад байгаа юм байна гэдгийг мэдсэн байгаа. Тэгээд тэр цагаас хойш амьтдад нөгөө үнэгчин хилээд өгчөж байгаа шүү дээ. Тийм учраас амьтад ерөөсөө тэр арслан руу очихоо болоод нөгөө арслан маа тэр агуу дотроо ингээд өсөд үгсэн юм шиг байгаа. Тэгэнгүүт энэчнээс юуг ажиглаж болж байгаа нөхөр хүний амьдрал дээр ч гэсэн ийм зүйл тохиолдож байгаа. Арслан шиг те хөгшин арслан хөгшин над дээр ирээд нэг хүндэтгэл үзүүлээ гэх мэтчлэнгээр ийм уран цэцэн сайхан үгийг бол хинч хэлж чадна. Гэхдээ үг үйлдэл хоёр нь зөрөх юм бол үйлдэл нь илүү үнэн байдаг шүү. Үг нь биш шүү гэж хэлсэн байлээ. За хоёрдугаарх нь болохоор ашиг сонирхлын үүднээс тантай харьцаж байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй гинэ. Одоо зарим тохиолдолд бол ингээд та хэрэгтэй учраас танд байгаа ямар нэгэн зүйл тухайн хүнд хэрэгтэй учраас тантай байгаад идэг. Тийм харилцаа байдаг юм байна. Тэр тохиолдолд тэр ашиг сонирхол нь ч юм уу тэр хүний хэрэгцээг нь та хангаж өгөхгүй байгаа тохиолдолд тэр хүн таны амьдралаас гараад явж болно. Эсвэргээрээ зүгээрч гарахгүйгээр бүр таныг хохироогоод ч гарч болох юм байна. Бас энэ одоо хүн яг таныг ингээд ашиг сонирхлын үүдээс тантай хамт байгаад ийнү гэдгийг ингээд мэдэх нь яагаад их чухал вэ гэдгийг бас нэг юм бодит болсон түүхэн үйл явдлаар бичсэн байгаа байхгүй юу. Манай эртний өмнөх 44-р онд болсон үйл явдал юм байна. Энэ болохоор нөгөө Ромын их удирдагч Жулиус Цезар ингээд амьдралдаа Цезар Брут гэдэг хүүхдийг ингээд бүр өөрийн хүү мэт хайрлаад итгэл хүлээлгээ төрийн өндөр албанд хүртэл ингээд твшүүлээд тэр хүүхдийг ингээд аягүй сайн хүмүүжүүлсэн байдгийм байл та. Тэгсэн чинь нэг удаа нөгөө нэг хамтран ажилладаг хүмүүс нь бослог гаргаад тэгээд Жулиус Цезарыг болохоор бүр ингээ 23 удаа хутгалаад бөөнөрөө бөөн хүмүүс нийлээд ингээд хутгалаад амийг нь хороож исэн юм байна. Тэгсэн чинь яг нөгөө нэг Цезар өөрөө ингээ түүхэнд бичигдэж үлдсэн зүйл нь болохоор энэ Жулиус Цезар нүд анихтаа болохоор тэр олон өөрийг нь хутгалсан олон хүмүүс донд өөрийнх нь нөгөө нэг хайрлаж өсгөж хүмүүжүүлж өндөр албан тушаалд хүртэл томилсон тэр Брут нь яг тэр донд нь зогсож исэн юм байна л да. Тэгээд Жулиус Цезар маань яг нэг амьсгал хураахынхаа өмнө ингэж хэлсэн юм байна. Et to brute гэж хэлсэн гинэ. Энэ et to brute гэдэг нь болохоор орчуулах юм бол чи хүртэлөө буруутаа гэсэн үг юм байна л да. Тэг чи хүртэл намайг ингээд хороочж байгаа юм уу? Уул нь би чамайг яаж ингэж өсгөж хүмүүжүүллээ дээ тий. Чи хүртлөө буруутаа гэж хэлээд ингээд амь насаа алдчихсан юм байна. Тэгээд эндээс болохоор ингээд хүмүүс энэ сургамжаас юуг авдаг вэ? Энэ түүхийг ер нь яагаад ингээд өдийг хүртэл ингээд хүмүүс ярьсаар байдаг вэ гэхээр та хэнийг өөрийнхөө амьдралд үлдээх вэ? Хэнийг амьдралаасаа үдэж гаргах вэ гэдгээ шийдэхдээ энийг бодолцож үзэх хэрэгтэй юм байна. Юу гэж бодох вэ гэхээр одоо танд байгаа эрх мэдээлч гэдэг юм уу те санхүүч гэдэг юм уу юу гэдгийг танд байгаа тэр зүйл чинь бүгдээрээ байхгүй болсон тохиолдолд ч гэсэн энэ хүн таныг хайрлаж хүндэтгээ таны хажууд байх уу эсвэл ямар нэгэн яг биет ашиг сонирхлын төлөө таны хажууд байгаад ийнү гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй юм байна. Тэгэхээр тэр ашиг сонирхол нь байхгүй тохиолдолд зүгээр амьдралаас чинь гараа авчвал асуудалгүй ч гэсэн
тэр ашиг сонирхол нь байхгүй тохиолдолд нөгөө буруут өөрийг нь хутгалсан шиг тийм зүйл болж болохгүй учраас яг миний зөвхөн ашиг сонирхлын төлөө байгаад тэгээд энэ ашиг сонирхол байхгүй бол энэ хүн надад муу зүйл хийхч мэдэх гарав гэдгийг бас ингээд бодолцож үзэх хэрэгтэй юм байна. За 3 дугаар шалгуур нь болохоор чамааг байхгүй үед тухайн хүний хэн болох нь тодордог гинэ. Тэгэхээр таны нүдний өмнө ингээд таныг амар сайхан магцэрнэ, таныг байх багт чинь таныг муулах ч юм уу тиймэрхүү зүйлс гаргаж байх юм бол тэр хүн бас ингээд ер нь бол бүтэхгүй хөө гэсэн үг юм байна. Урт хугацаанд таны амьдралд байгаад хэрэггүй гэсэн үг юм байна. Тэгэхээр энийг бас мэдэх нэг шалгуур бол нөгөө талаараа таны өмнө ямар байх вэ гэдгээсээ үл хамааран та хоёр одоо ярилцж хахад байхгүй хүний талаар тэр хүн маань юу гэж ярьж байна. Хэрвээ байхгүй байгаа хүний нууцыг ярих ч юм уу, байхгүй байгаа хүнийг муулах юм бол дараа нь өөр хэнийг үн таныг муулах ч юм уу, таны нууцыг задлах магадлал өндөрснө гэсэн үг шүү дээ. Тийм учраас таних бас 3 дугаар шалгуур бол байхгүй хүний талаар тэр хүн юу гэж ярьж байна гэдгийг нь бас сонсоод тэр хүний доторх мөн чанарыг нь ингээд таних боломжтой юм байна. Нөгөө талаараа манай нэг багш хэлж өгчээсэн юм нөгөө хин нэгэн хүний чи яг нүүрнийх нь урдаас хараад тэр хүнд хэрэг хэлж чадахгүй юм бол хэзэж битээ хэлжээ гэдэг. Одоо чинь ингээд Бата гэж хүн байлаа гэхэд би ингээд Батад амар уур хүрсэн. Бата ингээд муулмаар байгаа. Тэнгүүдээ Бата ингээд муулж байгаа. Гэхдээ яг одоо ингээд Батаг муулж байгаа энэ үгийг Бата ороод ирэхэд яг би нүүрнийх нь урдаас хараад хэлж чадахгүй. Хэрвээ хэлж чадахгүй л бол энэ үгийг хэзэж битээ дамжуулаа гэж манай багш бас ингээд сургадаг байсан. Тэгэхээр энэ бас ингээд хүнийг таних 3 дахь шалгуур нь юм байна. За 4 дахь нь болохоор тухайн хүн шүүмжлэлийг хэрхэн хүлээж авч байна гэдгийг нь бас аягүй сайн ажиглах хэрэгтэй болдог гинэ. Тэгээд нөгөө хүн чинь яг шүүмжлэлийг аягүй гоё эргээр эрүүлэр хүлээж авч чаддаг хүн байх юм бол урт хугацаанд бас харилцаа тогтооход маш сайн хүн гэсэн үг юм ээ. Яагаад гэвэл дараа нь тэр хүн ингээд танд таалагдахгүй юм хийх ч юм уу, таны орон зайлуу хит их халдах ч юм уу, тэр тохиолдолд та шүүмжлэх болно гэсэн үг шүү дээ, тий? Ингэж болохгүй гэд хэллэн гэсэн үг. Тэгтэл тэр тохиолдолд шүүмжлэлийг аягүй сөргөөр хүлээж авдаг хүн байх юм бол харилцаа урт хугацаанд хэцүү болох юм байна. Харин шүүмжлэлийг эргээр хүлээж авдаг байх юм бол эрүүл харилцаа тогтоод та өөрөө таалагдахгүй байгаа зүйлээ тэр хүндээ хэлэхэд тэр хүн чи яг ингээд өөрлөө нь халтж гэн гэж бодохгүйгээр ингээд миний үг үйлдэл таалагдахгүй байгаа юм байна гэж ингээд үг үйлдэлээ тусдаа өөрөө авч үзнэ гэсэн үг шүү дээ. Тэгэхгүйгээр шүүмжлэлийг шууд өөрийг нь өөрлөө нь одоо дайралт хийж гинэ гэж үзэнгүүтээ шууд хаалт хийгээд буцаага дайраад идэг бол тийм хүнтэй бол нөгөө эрүүл харилцаа тогтооход айгүй хэцүү байдаг гэсэн байна. Гэхдээ нөгөө талаараа бас нэг шүүмжлэл хийсэн чил нөгөө шүүмжлэл бүр ингээл нурж унаал идэг ч юм уу, эсвэл нэг хүн нэг юм хэлэнгүүт нь яг тэр хэлсэн үгийнхэн зоргоор өөрийгөө өөрчлөл явуучих юм бол бас айгүй хэцүү гэсэн үг шүү дээ. Тийм учраас номон дээр бол ингэж хэлсэн байна. Төлөвшсөн хүн гэдэг бол шүүмжлэлтэй таарахаараа яагаад ингэж хэлв гэж уурсдаггүй. Харин үнэхээр тийм байна уу гэж өөрөөсөө асуудаг гинэ. Тэгэхээр шууд нэг хүн шүүмжлэлээ гэл тэр шүүмжлэлийн дагуу өөрийгөө өөрчлөх ч юм уу, нурж унах ч юм уу тийхгүй тий. Айлс бол шууд ингээд бие хамгаалах ч юм уу тэхэлгүйгээр төлөвшсөн хүн гэдэг бол энэ хүний хилээд байгаа энэ шүүмжлэл нь үнэхээр үнэн үү гэж бодолцож үздэг хүн гинэ. Тэгэхээр тэгж шүүмжлэлийг эргээр яг энэ хилээд байгаа зүйл нь үнэн юм уу гэж ингэж харж чаддаг хүн бол эрүүл харилцаа урт хугацаанд үүсгэх боломжтой хүн байдаг юм байна. Тэгэхээр бид нэр өөрсдөө ч бас шүүмжлэлийг бас тэр талаас нь харж сурах хэрэгтэй гэсэн үг болчихлоо хальта тийм ээ. За дараагийн 5 дугаар шүүлтүүр нь болохоор зовлон гинэ. Ер нь бол хэцүү цаг үе тохиолдох юм бол одоо мэдээж өөрийнхөө амьдралд хэцүү зүйлийг хүсдэг хүн ч гэж байх. Тэг. Гэхдээ мэдээж амьдралд чинь хэцүү зүйл заримдаа тохиолдно. Тэгэхээр тэр үед хэцүү үедээ болохоор таны одоо авч болох гоё зүйл нь бол хэцүү үед чинь таны хажууд хэн байна? Тэр таны жинхэнэ нөхөр байх магадлалтай байна. Ямар нэгэн асуудал үүсгэхэд ч юм уу те та өөрөө нэг хэцүү зүйлтэй тулгарх үед ингээд таны амьдралаас чинь холдоод явцдаг хүмүүс бол урт хугацаанд бас ингээд хэрэггүй хүмүүс юм байна гэдгийг таних боломжтой гэсэн байна. За жишээ нөгөө нэг Harry Potter номын зохиолч маань болохоор тэр номоо анх ингээд бичээд сууж байхад бол өртөө, мөнгөгүй, ганц бие ээж. Тэгсэн ирнэл нөгөө нэг амар юм үлгэрийн ном бичээд суугаад идэг болохоор хүмүүс нь баг гэл номдоо донтсон ч юм уу, галзуу малцуу гэл ер нь тэр хүнтэй нэлээд харьцаа болцсон байсан гинэ. Тэгсэн чинь нэг найз нь болохоор яг тэр хэцүү үед нь те амжилт олох үгүй ч мэдэхгүй номыг бичээд суудаг байхад найз нь бол дандаа дуудлагыг нь хүлээж авдаг, хэрэгтэй үед нь дандаа тусалдаг нэг найз байсан гэд. Тэгээд номын зохиолч маань өөрөө одоо ингээд амжилтанд хүрснийхаа дараа тэр найзмаа л надад ингэж тус тийм болж сэтгэлээр надад итгэж миний дуудлагыг алдалгүй авдаг байсны хүчинд би ингээд номоо бичиж чадсан гэж бас өөрөө дурсан ярьсан байдаг юм байлээ. Тийм учраас таныг яг хэцүү цаг үед чинь таны хажууд хэн байна гэдэг нь таны урт хугацаанд нөхөрлөх хүн мөн шүү гэж
бичсэн байна. За 6 дахь нь айгүй чухал зүйл гэсэн байлаа. Энэ болохоор хүний нүүрэн тодрох бичил илэрхийллийг бас ажиглаараа гэсэн байлаа. Ер нь л бол ингээд таныг үнэхээр сайхан байгаасаа гэж хүсдэг хүн бол жинхэнэ нөхөр найз гэсэн үг шүү дээ, тийм учраас танд нэг ямар нэгэн сайхан зүйл тохиолдсон үед нөгөө хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлж байна гэдгийг ажиглаж үзэх хэрэгтэй юм байна. Энэ бол нэрээ үнэхээр бас юу байж магадгүй. Үнэхээр энэ хүн таны найз мөн үү биш үү гэдгийг бүр мэдэх үнэхээр гоё шалгуур бас байж магадгүй. За ер нь бол ингээд жинхэнэ нөхөр бол ингэдэг юм байна. Танд ингээд аз жаргалтай сайхан зүйл тохиолдож байгаа үед тантай хамт баярладаг. Баярлахтаа тантай хамт инээж сэтгэл нь гэрэлтэж байдаг жинхэнэ найз бол мөн таны амжилтаар бахархаж би энэ хүнийг мэддэг гэж сэтгэлдээ шивнж тэгж гой бүр догдолдог гинэ. За тэгээд танд цааш урагшлах урам эрч хүчийг өгч байд юм байна. Эсвэргээрээ найз гэдэг ч гэсэн таны амжилтанд атаархах ч юм уу тий хамтрагч гэж нэрлэгддэг ч гэсэн танд атаархдаг хүмүүстэй илэрдэг шинж тэмдэг нь болохоор инээмсэглэгч байгаа ч нүд нь инээдэггүй гинэ. Тэгэхээр нүдийг нь ажиглах хэрэгтэй юм шиг байна. За яаж ингэж чадваа гэж дотроо зэвүүрхдэг. За мөн таныг урагшлахад чинь дуугүй харин таныг ухарч байхад ч болохоор тайван байдаг гинэ. Тийм учраас энэ хүний жижигхэн яг ингээд нэг одоо нэг юм мэдээ дуулгалаа гэхэд нэг 2-5 секундын дотор нэг ингээд нүүрэнд нь хувьсгих энэ хувирлыг бас ажиглах ёстой гинэ. Гэхдээ ер нь бол нэг талаараа бас та ингээд хүнийг шинжээл энэ хүн яг миний одоо урт хугацаанд нөхөрлөх хүн мөн үү биш үү гэл ингээ амар ингээл хүнийг энэ сайн энэ муу гэл шинжээд идэг. Бидний өөрсдөө ер нь яг хин чи ингэж бас бодогдож магадгүй те. Гэхдээ нөгөө талаараа номын зохиолч маань хэлсэн байл л те. Бидний амьдралын хязгаарлагдмал те. Бид нар угаасаа бүх хүнтэй уулзах боломжгүй. Тэгээд дээрэс нь бид нар өөрсдөө тийм төгс биш нэг одоо танд сөргөөр нөлөөлөх хүнтэй уулзсан ч гэсэн энэ хүн надад сөргөөр нөлөөлж чадахгүй би чинь төгсгээд ах юм байхгүй. Угаасаа л бид нэр хүн юм чинь одоо сэтгэл хөдлөл хүртэл халдварладаг гэдэг. Тийм учраас угаасаа л уулзсан хүн маань бидний зан ааш, бидний төрхийг угаасаа хэлбэржүүлж байдаг. Тэр нөлөөнөөс нь гарах боломжгүй учраас өөртөө хайртай хүн болол уулзж байгаа хүмүүсээ үнэхээр миний нөхөрлөх хүн мөн үү биш үү гэж шинжих нь болвол тийм одоо энэ эгоороо дагаа хэрэг гэхээсээ илүүгээр өөртөө хайртай хүний үйлдэл шүү гэж бас бичсэн байлээ. За тэгэхээр одоо мөн чанарыг шинжих хамгийн сүүлийн зүйл нь болохоор итгэл таах чадварыг ингээд сорж үзэх хэрэгтэй юм байна л да. Ер нь бол ингээд одоо итгэлтэй холбоотой те энэ хүн миний ч гэлтгүй ер нь бол энэ хүн итгэл даах хүн үү мөн үү биш үү гэдгийг ингээд шалгахын тулд жижигхэн сорж үзэх шаардлагатай байдаг гинэ. Ягаад гэвэл энэ итгэлтэй холбоотой ингээд судалгаануудыг ажиглаад үзэх юм бол хариуг нь харах юм бол ер нь бол жижигхэн зүйл дээр итгэмжтэй хүн том зүйл дээр ч гэсэн итгэмжтэй байдаг гинэ. Тэгэхээр жижигхэн зүйлээр сориод үзчих юм бол тэр жижигхэн зүйл дээр чинь тэр хүн итгэмжтэйгээр одоо итгэлийг чинь дааж чадчих юм бол том зүйл дээр итгэж болох боломжтой гинэ. Тэгтэл хүн юм чинь би өөртөө хүн болгонд итгэнэ гэдээ явж идэг. Тэгтэл жижигхэн сорил дээр чинь бүдгэрж байгаа хүн бол том зүйл дээр ч гэсэн бүдрэх магадлалтай байдаг гэсэн байна. Тийм учраас хүн болгонд шууд итгэхээсээ илүүгээр энэ хүн жижигхэн зүйл дээр итгэмжтэй байвал том зүйл дээр итгэмжтэй байна. Жижиг зүйл дээр хуурамч байвал том зүйл дээр хуурамч байна гэдгийг бодолцож үзээд жижигхэн тест хийгээд бол ямар ч асуудалгүй гэж бичсэн байлээ. За тэгээд энэ бүлгийнхаа төгсгөлд номын зохиолч маань ингэж хэлсэн байна. Таны амьдралын өнгө гэж зүйл байдаг. Гэхдээ энэ таны амьдралын өнгө бол таныг тойрсон хүмүүсийн сүүдэр гэрлээс хамаарат таны тэр өнгө чинь тодорч эсвэл бүдгэрч байдаг шүү гэж бичсэн байна. За тэгээ өнөөдрийн бичлэг дээр хизээч оройтхгүй номон дээр гарч байгаа жинхэнэ хүний гаднах төрхөөс нь илүүгээр гаднах төрхийнхаа цааталт нь нуугдсан жинхэнэ мөн чанарыг таних 7 шалгуурыг ярьлаа. Тэгээ дараагийн бичлэгээр бас шууд амьдрал дээр хэрэгжүүлэх боломжтой хэрэгтэй номын талаар дараагийн бичлэг дээр ярих болно. Дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.